нийгмийн үйл ажиллагаанууд үүсчиж хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах энэ асуудал бол яалтчгүй зэрэгсэж гарч ирсэн. Манай эртний өмнөх 7 дугаар зууны үед Бабилоны хаант улс буюу Хаммурапи гэдэг хааны үед энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах анхны асуудал хөндөгдчихсэн байна. За энэ үеэс хэрэглэгчийн эрхийг хамгаалах, худалдаа наймыг хэрхэн зохицуулах уу, ийм асуудлууд гарч ирсэн байна. Хэрэглэгчийн асуудал бол ялцчгүй хүний эрхийн асуудлуудын нэг. 1930-аад он, 40-аад оны үеэр бол Америкийн үйлдвэрлэгч нар бол бараа бүтээгдэхүүнийг маш их хэмжээгээр үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх оргил үе байсан. Энэ үйлдвэржилт бараа бүтээгдэхүүний чанар стандарт энтэй холбоотойгоор хэрэглэгчийн эрх ашиг хохирох ийм асуудал бол нийгэмд гарч ирсэн. Америкийн нэгдсэн улсад бол ер нь бол энэ хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах энэ хөдөлгөөн бол 1900 оноос хойш маш их идэвхжсэн, эрчимдсэн. За тэгээд энэ асуудал маань бүр явж байгаа 1962 оны 3 сарын 15-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди анх энэ Конгрессдоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн 4 асуудлаар Конгрессдоо ил захидал бичсэн байдаг. За 4 үндсэн эрхийг тунхаглаж Конгресст хэлсэн байдаг. За энэ болохоор нэгдүгээрт нь бол эрүүл мэндийн баталгаагүй бараа бүтээгдэхүүнээс хамгаалах эрх. Хэрэглэгчийг төөрөгдүүлэх хуурам эхлэхээс хамгаалах эрх. Хэрэглэгчийг олон нийт төрлийн бараа ажил үйлчилгээгээр хангагдах эрх. За дөрөвт нь болохоор төрийн бодлогоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх гэсэн ийм үндсэн 4 эрхийг Конгресст Джон Кеннеди ил захидал болгож явуулсан байна. За тэгээд энэ цаг хугацаанаас хойш бол Америкийн нэгдсэн улсын Конгресс бол Джон Кеннеди ерөнхийлөгчийн энэ 4 үндсэн эрхийг цааш нь улам илүү дэлгэрүүлж, за тэгээд цаашдаа бол үндсэн 8 эрхийг нэгдсэн үндэсний байгууллагын түгээмэл тунхаг болгож олон нийтэд дэлхийд дахинд зарлан тунхагласан байна.